бодлоо би зүгээр реклам хийсэн. За яа юм бэ? Асар олон зүйлийг их сурлаа. Тэгээ онцгойлоод дасгалжуулах гэдэг зүйлийг илүү их ойлгож авлаа гэж бодож байна. Миний хувьд. Ер нь бол өмнө нь болохоор илүү их тийм бусдад зөвлөх тэр зүйлсийг аягүй хийдэг байсан юм байна. Харин дасгалжуулах буюу нөгөө үнэ багийнхаа гишүүдийг эдгээр асуудлыг өөрсдөө давж гарах тэрийг нь ойлгуулахыг их ойлголоо даа өнгөрсөн хугацаанд. Бас зөрчилдөөний хэрхэн шийдвэрлэх талаараас их асар олон зүйлийг сурлаа. Шийдвэрлэх олон асуудлууд байгаагаа бас олж ихрүүллээ. Тэдрийг бас хэрхэн зөвөр шийдэх, хэрхэн эрүүл шийдэх вэ гэдгийг бас их олон зүйлсээс суралцлаа. Тэгээд удирдлагын хамгийн чухал зүйл бол ерөөсөө зүрх сэтгэл юм байна гэдгийг ойлгосон. Тэгээд зүрх сэтгэл рүүгээ ер нь өнгөрсөн тэм цагуудыг бас хоёр эрчээ дээрээ дамжуулаад бас гаргасан. Тэгээд тэр маань ч гэсэн ингээд одоо амьдрал өөрчлөлт, тэгээд үйлчлэлт маань бас харагдсан. Миний зүрх сэтгэл ихэр бурхантай ойр байж өөрчлөгдснөөр дамжуулаад бага хэрхэн удирдах байгаа маань шууд хамааралтай байгааг бас олж харсан. Хамгийн хэрэгжүүлсэн зүйл гэх юм бол нөгөө доор байгаа хүмүүстэйгээ уулзаад тэг ямар байгаагийг сонсоод тэг хөгжүүлэх хэрэгтэй юм байна. Тэг бас сайн сонсох хэрэгтэй юм байна. Тэр хүнэд анхаарал тавих хэрэгтэй юм байна гэдгийг ойлгоод ер нь бол тэр хүмүүст ингээд нөгөө анхаарал тавиад тэгээ явсан байгаа. Тэгээд бас ингээд нөгөө баг дээр хөгжүүлэх тал дээр нь бас ер нь ингээд нөгөө жоохон жилтгой ажиллаад тэгээ явсан байгаа. Элдийн сургалтанд суугаад маш олон гоё зүйлсийг сурч таньж мэдлээ. Тэгээд бас яг өдөртөгч болоод явж явах үед яах вэ? Яаж хийх вэ? Бас багийн гишүүдтэйгээ яаж харилцах ёстой болоо гэд олон мэдгүй зүйлсүүд ингээд надад тулгардаг. Харин TLT-ээс дамжуулаад ингээд яг тэдгээр зүйлсийг таньж мэдээ суралцаад ингээд гоё арга барилуудыг олж авлаа. Тэгээд онцгойлоод бас яг нөгөө багийнхаа яг доор байгаа гишүүдтэй яаж тулж ажиллах, хүн бүрийнх нь онцлог тохирсон яг зөв арга барилаар их яаж ажиллах тий харилцах талаар илүү их сурлаа. Тэгээ гоё илүү сүнслэг сайн удирдагч болоход илүү гоё ингээд суралцаад тэгээд сурсан зүйлээ өргөжлүүлээ гоё хэрэгжүүлэх хүсэж байгаа. Баярлаа. Миний сэтгэл зүрхэн ингээд бодож байгаа хүссэн зүйл гэх юм бол багийнхаа гишүүдийг яаж хөгжүүлэх үү, яаж тасгалжуулах уу, тэднэрт ингээд яаж зориулж тэгснээрээ ингээд ямар үр дүнд хүргэж чадах вэ? Тэрэнд нь туслахад би яаж тусалж болох вэ гэдэг хичээл байсан. Тэгээд хэрэгжүүлэх хэд хэдэн зүйлүүдийг алхмуудыг хэдэн хийгээд эхэлсэн. Тэгээд одоо яг үр дүн богино хугацаанд харагдаагүй ч гэсэндээ ер нь урт хугацаанд бол харагдах байхаа гэж итгэж байгаа. Төлөвлөгөөнүүдээ гаргацсан. Тэгээд яг
зарим зүйлсүүдээр ингээд чадахгүй хэрэгжүүлэхгүй яваад байх бас юу байсан. Үйлчлэлүүдийн дундуур яг тэр үед яг ингээд уулзаад түр зогсоод тэгээд тэр сайн талуудаас олж хараад болохгүй талбаруудаа дахин одоо болох талаас нь ингээд харж урамшуулад ер нь онцгой цагууд гаргасан. Ер нь бол нэг нэгнээс их суралцсан гэх үү багийн гишүүдээсээ. Нэг өөрөөгөө дайчлахад айгуух тусалсан коуч маань тэгээ зарим өөрийнхөө олж хараагүй зүйлс дээр бас ингээд нөгөө туслаад өөрөө коучроо дамжуулж яриангаа олж хараад тэгээ тэн дээрээ ингээд нөгөө дүгнэлт хийгээд яваад тэр нь айгуу гоёсан. Коучинг болохоор илүү нөгөө нэг яг өөрийгөө ингээд дайчлаад яг үр дүн илүү их гаргасан. Коуч байхгүйсэн бол яг нөгөө үр дүн бас сайн гаргаж чадахгүйсэн баха гэж бас бодож байна. Юу илүү үр дүнтэйсэн цаг хугацаа хэмнсэн. Тэгээ яг болохгүй байгаа талбаруудаа илүү их олж харсан. Тэгээ тэн дээр ажиллахад бас яг коуч илүү чиглүүлж бас тусалж дэмжиж бас яг миний сул талууд илүү их хийлж өгчээсэн, илүү их даваа тал ашиг тустай байсан. За коучингийн уулзалтууд бол маш тустай байсан. Тэгээд яг амьдралын чухал шийдвэрүүд, алхмууд тэгээд бас ингээд унсан гэмд унсан ч юм уу те яг тийм үеүүдэд яг коуч хийж байгаа хүндээ зүрх сэтгэлээ нээгээд ярих үед бас ингээд гаргалгаанууд гарч ирээд тэгээд ажил үйлчлэлээ хэвэн үргэлжлүүлэхэд их тустай байсан, тус тэмтэй байсан.